Сайн уу ирээсгнүүд минь удаан хугацааны дараа уулзж байгаадаа маш их баяртай байна. За өнөөдөр бүгдээрээ юу хийх вэ гэхээр 6-ныхаа 2 дугаар хэсгийг хүлээн аван үзцгээе. Өнөөдөр лайка дараад subscribe хийгээрэй бичлэглэхээс өмнө. Та нартай бүгдэнд нь хайртай шүү. За эхэлцгээе. За Нэшихүүгийн дэр байгаа. За Нэшихүүгийн болохоор Наруто дээр гардаг штеп мэдээж та нар бүгдээ мэдж байгаах. За манай Нэшихүүгээ чинь юмд маш их ач холбогдол өгдөг шудраг зангаараа мөхийн ордны төлөөлөл болж явд юм байна. Нэмээд хэлэхэд ямар ч санаа гаргасан байсан хүмүүс бүгд түүнд сэтгэл татагдан санааг нь хүлээн зөвшөөрдөг гинэ. За энэ зан чанар нь болохоор мөхийн ордтой 100% нийцдэг гэж байна. За тэгвэл мөхийн ордтой ямар ордны эмэгтэй аниме дүр нь хамгийн сайн нийцэх вэ гэхээр загсны ордтой дүр юм байна. Загсны ордтой дүр гэхээр хин болоо гэж би амар бодсон чинь манай Тинтин байсан. Амар хөөрхөн байгаас тээ. Тинтин ингээ Нэшихүүгээ хоёр аниме дээр ч гэсэн амар хөөрхөн ингээ нийцдэг штэ. За тэгэнгүүт амьдрал дээрээ ч гэсэндээ энэ хоёр маш сайн ингээ хосууд байж чаднаа гэж 6 зурлага дээр маань буусан байна. За Тинтин нь болохоор маш тийм бусдад туслах хүсэлтэй хүн гэж гардаг штэ аниме дээр. Тэгвэл манай Нэшихүүгээ нь болохоор Тинтин тусалах чадвартай болохоор Тинтиний хүний төлөө гэх сэтгэлийг өөрийнхөө төлөө болгож хуургаж тэр хоёр маш сайн зохицно гэж байна. За тэгэнгүүтээ энэ хоёр орд чинь болохоор загсны орд, мөхийн орд хоёр нь маш сайн өөрсдөө бусад хүмүүсийн сэтгэлийг татах чадвартай болохоор би энийхээ сэтгэлийг 100% өөрөөсрүүгээ маш сайн татаж чаддаг гэж байна. За тэгэнгүүтээ энэ хоёр дүр нь болохоор маш мэдрэмтгий зан чанартай болохоор би биетэйгээ маш сайн холбогдож чаддаг гэдэг энэ 6 зурлага дээр нь бас буучгасныг нь Аяамын та нартай хүргэж байгаа шүү заяа. Жинлүүрийн ордтой аниме дүр гэхээрээ Kenma Kazumi гэдэг дүр байгаа. Kenma нь болохоор нэг Haikyuu гэдэг аниме дээр гардаг дүр штэ. Та нар бүгдээ мэдж байгаа бах тий. Тэгэхээр манай Kenma нь болохоор жинлүүрийн ордонтой нийтлэг зан чанарууд нь болохоор тэнцвэртэй байдал, ухаалаг зан чанар болон түүний эргэн тойрныхоо хүмүүсийг гих сэтгэл болон эргэн тойрныхоо хүмүүсийн асуудлыг маш сайн мэдрэмжтэйгээр шийдэж чаддаг зан чанарууд нь болохоор энэ жинлүүрийн ордонд маш сайн зохицдсон юм байна. Тэгээд дотоод зэглэл нь болохоор маш тийм хөөрхөн юу гэж хэлмээр юм бэ? Цагаахан, сайхан сэтгэлтэй дүр юм байна. Гэхдээ Kenma Kazumi болохоор ганцаараа байхдаа илүү сайнараа ингэж төвлөрч чаддаг дүр гээд Kenma Kazumi маань ер нь алцахгүй. Ганцаараа ч гэсэндээ гандан муурахгүйгээр ганган за тийм байна. Та нар ойлгосон бах тий. За энд тэгвэл манай Kenma Kazumi-тэй хамгийн сайн тохирох дүр нь хин юм болоо гэхээр энэ нь болохоор хилэнцэн ордны Kyoga Uzumi гэдэг дүр байт юм байна. Kyoga Uzumi нь болохоор яагаад хамгийн сайн тохирох вэ гэхээр имзэг хидхтэй юм жоохон харилцааны хувьд найдвартай бус докторгүй ч гэсэндээ манай хүн хийн гэсэн зүйлээ маш сайн хийж чаддаг. Зорилгодоо заавал хүрдэг болохоор маш сайн тохирно гэж буусна гинэ. За тэгвэл энэ дүр нь маш зоригтой байдаг тий. Kenma-гийн бие даасан байдал болон зоригтой энэ зан чанар нь Kenma-тай бүр маш сайн зохицно гэд энэ 6 зурлага дээр бууцсан байна. Kenma-ны ихэвчлэн ийм тэнцвэргүй харилцаатай байдаг ч гэсэн Kyoga нь болохоор гүн гүнзгий харилцаа үүсгэх чадвартай хүн болохоор манай Kenma-тай маш сайн зохицож чадах юм байна. За тэгвэл Kenma олон төрлөөр ингээд харж юмыг ингээд тунгаадаг бол Kyoga нь болохоор ганц талаас нь юмыг боддог болохоор энэ хоёр бие биендээ ингээд маш сайн зохицно. Яагаад гэхээр энэ тэдний харилцаа нь болохоор юм нөхөрсөг ойлгомжтой байдлыг ингээд үзүүлнэ гэсэн үг байхгүй юу? Өөр өнцгөөс олон талаас бие биендээ ингээд шинэ мэдрэмжийг таниулж чадгаараа энэ хоёр маш сайн зохицноо л гэсэн үг. За тэгвэл хилэнцэн орд. За хилэнцэн ордтой ямар эрэхтэй аниме дүр байдаг вэ гэхээр Togi Inumaki гэдэг дүр байна. За Togi Inumaki нь болохоор ямар зан чанартай вэ гэхээр нууцлаг хүчтэй сэтгэл зүйтэй тууштай зан чанартай байдаг. За та бүхний яг ингээд бас ингээд мэдж байгаагаар бол ингээд хилэнцэн ордныхан болон Togi-гийн дүр нь болохоор ингээд бусдыг маш тийм анзаарахгүй юм шиг хэрнээ дотоод сэтгэл рүү ингээ гүн өнгөж хараад тэр хүнд яаж тусалж болохоор байна гэдгийг мэдээд тусалчихсан мэдэн штэ. Ер нь яг тийм л гэсэн үг л дээ. За тэгвэл түүнд тохирох эмэгтэй аниме дүр нь яг ямар ордтой вэ гэхээр жинлүүрийн ордтой Asune маань юм байна. За тэгвэл Sword онлайн дээр гардаг Asune маань хилэнцэн ордтой Togi-тэй маань хамгийн сайн зохицох нэ. За Asune маань болохоор шудраг зоригтой тууштай зан чанартай жинлүүрийн ордтой маш сайн тохирох юм байна. Тэрээр тэнцвэртэй зан чанартай ийдэг тусрахад нэгэн штэ.
За тэгвэл энэ хоёрын бие биендээ шударга зан чанар болон тууштай байдал нь маш сайн тохирно. Асууны маань болохоор хамгаалах туслах тал дээр илүү сайн бол тоогийн маань төвөгтэй нөхцөл байдлыг тэнцвэртэйгээр маш сайн шийдэж чаднаа. Ер нь бол тэгэхээр чинь манай хоёр нэгнийхээ дутууг нөхөж дундуурыг дөөргөж амьдрнаа л гэсэн үг байхгүй юу? Номын ордтой эрэхтэй хамгийн алдартай аниме дүр нь болохоор Гожо Сатура гэдэг дүр байна. За Гожог бол хүн болгон ер нь бол сайн таньжаа л гэж бодож байна. Бараг захын наадлын нохоо чантахгүй дүр бэлгүүдэд тэмстэй. За тэгвэл манай Гожо болохоор эрч хүчтэй, зоригтой угаасаа мэдээж яриг тууштай нэгэн штэ. Та нар ер нь бол Лупи Гожо хоёрын яг юм тууштай зан чанарыг хизээч барахгүй л ах гэж би хувьдаа бодож байна. За энэ хоёроос илүү ер нь хамгийн тууштай аниме дүрийг би бараг мэдэхгүй. За гэхдээ бас Vegeta ч гэсэн байна л да тий. За Гожо маань болохоор эрч хүчтэй, зоригтой, тууштай гэдгийг та нар бүгдээрээ сайн мэдчихэж байгаа шүү дээ. За тэгэнгүүт энэ маань бас жоохон итгээд зан чанартай. Ер нь ийм итгээд зан чанартай хүнийг тоохон бараг л байхгүй ах та. Гэхдээ яах вэ? За одоо ингээд уншихаас та өнгөрсөн. За тэгэнгүүт Арслангийн ордны дүр маань болохоор ийм эмэгтэй аниме дүр маань болохоор ийм Гожогийн ийм итгээд зан чанарт нь маш сайн тохирно гэж байгаа байхгүй. За тэгвэл ямар дүр вэ гэхээр Ирина Накира гэдэг дүр байна. За Ирина Накирын яагаад юу нэгээд хамгийн сайн ингээд тохирох вэ гэхээр ном болон Арслангийн орд хоёулаа эрч хүчтэй тийм өөрсдийн хүсэл зорилготой үнэнч учир сайн ингээд зохицож чаддаг заяа. Тэнгүүтээ одоо ингээд нэгнийхээ ингээд хүсэл зоригийг ингээд дэмждэг эготой ер нь би имхүүл хахад чи имхүүл вэ? Одоо хоёулаа гоё шоноо л гэсэн тийм л та. Гожо болон Асуны хоёр маань хоёулаа урам зоригтой, итгэлтэй харилцаа. Тэгээ учир бие биедээ сайн зохицноо. Зан чанар нь болохоор Арслангийн ордных нь Номын ордныхныг дэмждэг. Ингээд ер нь бол айгүй их эгогоо дараад ингээд Номынханд маш сайн тусалж чаддаг. Тэнгүүтээ уг ийм хоёр зан чанартай аниме дүрүүд нь болохоор ихээхэн ингээд одоо бие биендэд ингээд туслаад дэмжиж сайхан харилцааг үүсгэж чаднаа л гэсэн үг. Энэ хоёр маань нийснээрээ ийм тогтвортой бат бөх тийм гоё харилцааг үүсгэж чадах байхаа гэж би бас бодож байна. Та нар юу нэг гэж бодож байна. Нэрээ энэ нөгөө нэг Ирина Накирыг та нар мэдчихэж байгаа өстэй тий нөгөө хоолны тулаан дээр гардаг эмэгтэй шүү дээ тий. Бүгдээ мэдчихэж байгаа өстэй. Мэдгүй байхгүй өстэй. Бага мó. За манай Эсийн дүр байна. За Эсийн хувьд болохоор ийм хүчин чармаалттай, дэг журамтай болон юм хайртай хүмүүсийн төлөө юм тууштай бүр ингээд үхчихсэн ч хамаагүй бүр тэр хүнийхээ төлөө амиа наан тохирох орд нь болохоор үхрийн орд. За үхрүүд ойлгомжтой амар тийм 50 орд штэ. За тэгвэл Но Томори гэдэг дүр нь болохоор үхрийн ордтой юм байна. За манай хоёр дүр болохоор хоёулаа юм эрч хүчтэй, амьдралын юм маягтай ч гэсэндээ зоригтой маш үнэнчээ. За тэгээд Эсногоо хоёр нь болохоор биенийхээ ингээд одоо биендээ яг хэрвээ ингээд уучраад дурлчих юм бол маш тийм зоригтой үнэнч тууштай биенийхээ төлөө чин үнэн сэтгэлээр нэгнийгээ хайрсан тийм одоо гайхалтай харилцааг бүрдүүлж чаднаа. Тэд хүмүүс туслах болон хамгаалах сэтгэлтэй байдаг зэ ойр дотныхоо хүмүүсийг. Тэд хоорондоо их төстэй юм зан чанаруудтай байд юм байна. За манай хоёр нийснээрээ бие биенийхээ харилцаан дээр маш тийм хүчтэйгээр дэмжлэг үзүүлж чаднаа. За бие биенийхээ зориг олон томоохон одоо ийм ажлуудад маш том тусалцаа юм үзүүлж чадах ордуудаа. Ер нь бас л яг л адилхан хэлсэн шүү дээ өмнө нь биенийхээ дутууг нөхөж дундурыг дүүргэнэ. Гэхдээ энэ хоёр маш ойлгомжтой яг юм хоёулаа адилхан зан чанартай хүмүүс болохоор биенийхээ дутууг нөхөж дундурыг дүүргэхээс илүү хамтдаа цаашаага хорвоог таны мэдэж өсөж дэвжих тийм төлөвтэй орднууд гэсэн дүрүүд. За Лангагийн дүр нэ. За Лангагийн дүр нь яг ямар дүр вэ гэхээр маш тийм өөрийнхөө биеийг даасан дүр байдаг. Яагаад гэхээр ингээд бусдаас юм хамааралтай байхаараа айгүй дотор нь авчтаж юм сэтгэл готролд орох төлөвтэй тийм дүр гэсэн үг л дээ. За тэгэнгүүт за манай Лангатай хамгийн сайн тохирох ямар дүр вэ гэхээр им ихрийн орддоо Хината Тачибана гэдэг дүр байна. Энэ хоёр нь яагаад хамгийн сайн зохицох вэ гэхээр Хината болон Ланга хоёр нь болохоор сэтгэл одоо юм бодол одоо юм оюуны хүчээр амар бие махбодын бус оюуны хүчээр ингээд биентэй гүн үнзгийн юм холбоо тогтоож чадах тийм дүрүүд гэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ энэ хоёр нь болохоор сайн зохицно гэдэг нь болохоор яагаад гэхээр сайн талаа ингэж нөхөж ингээд муу талаа ингээд засдаг. Одоо ингээд
муу юм хийсэн одоо ингээд биенийхээ муу зан чанаруудыг ер нь засаж одоо илүү биенийг хурцлдаг дөрүүд гэх юм уу. Одоо ингээд зарим асууд чинь за би чамайг байгаагаар нь хайрлана гэж алдаа оноотой хайрладаг шүү дээ. Энэ хоёр бол хизээж тэхгүй. Биенийхээ сайн муу бүх зан чанарыг илүү сайн болгож өөрчилж чадна гэсэн. Сайн юмыг нь өчний энэ сайн байна. Гэхдээ энийг чинь бүр улам сайн болгоё. Чи энэ дээр алдсан байна. Энийг чинь ингэж хийхгүй. Хоёлаа энэ дээр чинь ажиллаад чамайг засъя гэл. Яг би энийг ингэж засаж ингэж амар гоё харилцаатай байлгаж чаднаа гэд энэ 6 зорилго дээр буусан байна. Энэ хоёр нь шүү дээ ингээд амар сайн зөгцсөн гэж тэгж байгаа шүү дээ. Тэгэнгүүт ордныхоо хувьд болохоор ингээд амар сайн зөгцсөн гэж бодож байгаа. Гэхдээ ингээд дүрийнхээ хувьд гингүүд бас яг ингээд хувь хүмүүсийг харахаар яг би энтэйгээ ингээд голчлоод ингээд уулзаад яах юм бол тохирохгүй. Ерөөсөө тийм хайр байхгүй. Конец. За нэг ганц хоёр болцоод болчихсон. Гэтэл л хайр байхгүй гэж энэ дээр. Тэр нэг тийм 6-нд итгээд хань ижлээ яагаад гэдэг хүмүүс бас жоохон сонир шүү. Юки Итадора гэдэг дүр байна. За энэ нь болохоор ихэвчлэн одоо ийм сайхан сэтгэлтэй амьдралын зорилго нь бусдад туслах заяа, дэмжлэг үзүүлэх ийм чиглэл ингээд өгөх заяа. Ингээ ер нь бусдад ийм урам зориг өгөөл, эрч хүч өгөөл, амьдрах утга учир өгдөг гэсэн үг заяа. За Юки Итадори нь болохоор бусдад ингээд одоо ингээд ордныхныг бодвол заяа. Им одоо юу гэмээр чимдээ тэрээр бусдад юм одоо илүү бодтойгоор туслаж чадах тийм дүр гэх юм уу. Зарим ингээд хүмүүс ч юм уу, зарим ингээд дүрүүд ч юм уу яг ингээд туслах гад байна гингүүдээ яг ингээд бодтойгоор юм тусалж чаддгүй шүү дээ. Тэгвэл яг энэ Юки Итадора маань ингээд бүх хүмүүс болон ингээд дүрүүдэд амар тийм бодтойгоор юм тусалж дэмжлэг үзүүлж чаддаг аа. За тэгвэл түүнд хамгийн сайн тохирох одоо ямар аниме дүр вэ нэ? Ямар ордтой вэ гэхээрээ за энийг бол та нарын аав ээж бүр амар сайн мэдж байгаа заяо. Sailor Moon гэл нэг юм хормон санааг устгах гэл юм шар устэй нэг юм хөөрхөн охин байдаг штэ. За энэ дүр маань болохоор юм маань Юки Итадорид маань маш сайн тохирноо. За Sailor Moon нь болохоор ямар ордтой вэ гэхээрээ мэлхийний ордтой эмэгтэй аниме дүр байна. За Sailor Moon нь болохоор юм уян хатан халамжтай хамгаалах зан чанартай бүх зүйлийг эргээр хардаг тийм дүр байгаа. Яагаад тохирох вэ гэхээр харилцааны хөвчлэн халуун дуулган ойлголцсон тийм харилцаатай байна. Мэлхийний орд нь болохоор загсны ордны хооронд уян хатан юм сэтгэл татамж чанараараа ингээд амар сайн нийцдэгэ. Нэгнийхээ мэдрэмжийг ойлгох чадвартай. Хоёулаа бусдыг хамгаалах хүсэлтэй болохоор маш олон хүмүүст нийлчих юм бол туслалцаа дэмжлэг ингээд үзүүлэх магадлал өндөрөө. За эдгээр чанарууд нь энэ хоёрыг бүр юм гүн гүнзгий юм харилцаатай болгоод юм харилцааны хөгжлийг нь маш төрөвчлж өгнө. Тэгээ Улаанбаат бүх харилцаатай болгоно. Гэхдээ энэ хоёр дүр маань бас нэг юм асуудалтай заяа. Бусдад туслах хоёулаа маш дуртай болохоор ингээд бусдад ингээд хоёр талд юм уу хамтдаа тусалж явснаа өөртөө мартаад ингээд харилцаагаа ч гэсэндээ сүрүүлэх аюултай байдаг гэд бас энэ 6 дээр буцсан мэлий. Бас тэнэн байгаа. За ингээд манай энэ хүрээд 6 маань өндөрлж байна. Тийм нэрээ сониноос манайхан ингэсэн шүү. My Melody-г яриулах хүсэлтэй хүмүүс байх юм бол энэ комент хэсэг дээр ингээд комменто бичээд лайка дараарай заяа. Яагаад тэгж аваа гэхээр би жоохон эргэлзээд байгаа хгүй My Melody дээр ингээд айгүй хөөрхөн бас олон хүүхдүүд ингээд яриад өгөөч гэж тэгсэн мэсэн байхгүй юу. Гэхдээ анин нугууныг дараагийн 7 хоногоос энэ бичлэгний лайк ингээд хандлтыг харж агаад гайгүй байх юм бол My Melody-г ярина. Гайгүй биш байх юм бол шууд болоод anime news тэгээд anime fact хоёроо ингээд нийлүүлээд нэгтгээд гаргаж эхлэх гэж байгаа шүү. За гэхдээ та нар маань хүсэх юм бол My Melody-г ярих магадлалтай. За тэгээд лайка дараад subscribe хийгээд энэ бичлэгний хандлтыг харж байгаа My Melody-г ярих үгүйгээ шийдээ да. За ингээд баярлалаа. Хайртай шүү бүгдэнд нь. Дахиж бити бичлэг минь устаасаа.